За сошиал медиа дээр хүний анхаарлыг мангар хурдан татдаг. Мангар хурдан олон хүмүүст хүрэх боломжтой нэг арга юу вэ? Тэр арга нь сөрөг зүйл. Сөрөг зүйл өөрөө эерэг зүйлээс илүү хурдан хүмүүст тархдаг. Сөрөг зүйл өөрөө хүний анхаарлыг илүү татдаг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр юу гэхээр би хэрхэн сөрөг зүйлийг хүний сэтгэл зүйтэй холбож ашиглаад та бизнес болон өөрийнхөө санал болгож байгаа зүйлээ хүмүүст хурдан хүргэж болох юм бэ? Амун олон хүнд тархааж болох юм бэ гэдэг аргыг би хуваалцах чинь. Тэгэхээр бид бүгдээрээ мэдж байгаа. Сөрөг зүйл илүү хурдан дарахдаг. Сөрөг зүйл илүү олон анхаарлыг хүртдэг те. Хин нэгний хараал, одоо унтаж хөвдсөн те. Янз бүрийн хүчин, улс төрийн юм одоо балиар, заваан, махвал. Ер нь бол сөрөг зүйл хүний анхаарлыг маш хурдан татдаг, хурдан дарахдаг. Энэ бол өөрөө бүр арга. За энүүгээрээ бүр ингээд дагнаад мэрэгчсэн мөнгө хийдэг бүр амар хүмүүс байна. Тэгэхээр танд нэг айдас байгаа зөв. Таныг мэддэг ч гэсэн ер нь бизнес дээр ашиглаж үжиж гэж бодож ирсэн үү? За магадгүй зарим бодож байгаагүй байх зөв. Бодож исэн хүн байлаа гэж бодоход жоохон айж байгаа. Яагаад гэхээр би сөрөг зүйлээр яриад хүмүүст хүрэх манай бизнесийг сөрөг гэж бодож эсрэгээр авчхаа болох юм биш үү дээ гэж бодож байгаа. Яг тэгж бодож байгаа. За хэрвээ тийм байгаа бол өнөөдөр ерөөсөө би яг энэ дээр яаж сөрөг зүйлийг ашиглана. Гэхдээ таны бизнесийг сэвтүүлэхгүйгээр маш ухаалаг бизнесүүдийн ашигладаг аргуудыг би танад өнөөдөр үзүүлэх гэж байна. Өнөөдөр бид ерөөсөө хоёрхан партад хуваагдана. Тэгээд илүү дутуу юм ярихгүй. Шууд танд ихтэй тайлбарыг хүргэнэ. Араас нь ашиглах аргыг нь хүргэнэ. Тэгээд шууд аваад маргаашнаас та бизнес дээр ашиглаад үз. Амлыг зүгээр л гол нараа өнөөдөр миний ярих байгаа юм хэрвээ та гарч үзээд ашиглаж өөрөө бизнес дээр туршиж үзэхгүй зүгээр сонсоод өнгөрөөчих юм бол тэгэл дахиад таны бизнес хинт ч хамаагүй тэнд ингээд нэг юм төрөөс төлөөд байж идэг нэг юм байж л байна. Тэний гарааг ашиглаж үзээсэй гэж би амар зөвлөж байгаа. Тэгэхээр яагаад бидэд ерөн сөрөг зүйл амар их анхаарлаа хандуулд юм бэ гэж зүгээр хүний бидэд бүр суур талаас нь бодож үзэж ойлгох хэрэгтэй. Бүр эхлэхээс өмнө. Яагаад тэгэхээр бодоод үзээ л да. Хэдүүлээ 2000, 3000, 4000, 5000 жилийн өмнөх рүү боцъё л да. Модны доор 2 хүн өвтчихье гэж бодъё. А хүн болон Б хүн. Нэг нь болохоор бүр тулцсан сөрөг гай те. Яач бол ингэч бол те. Амар муу санаатай. Нөгөөх нь болохоор бүр тулцсан эерэг гай те. Өө яавал гэж штэ. Өө сайхан гээд сайхан гүндүүгүү сайхан хүн байлаа шүү те. Тэр хоёр ингэ гівтчихсэн чинь арслан дайрлаа. Арслан дайрангууд сөрөг нь эвста гэж зухтын штэ. Наа чин барьж идлээ. Хинээ зухтаараа гэж зухтана. Эрг нь болохоор яавал гэжтэй гэж байж байгаад идүүлнэ. За тэгээд тэр сөрөг хүн чинь амьдралаа. За тэр сөрөг хүмүүс чинь амьд үлдээд яваад энэ эргүүд нь үхээд байна. Тэгээ сөрөг хүмүүс чинь амьдарч явсараад нэгсэндөө бидэд тэр сөрөг хүмүүсээс үүссэн үр удам гэсэн үг байхгүй. Чингис хааны үеч гэсэн ялгаагүй шүү дээ. Жохон муу санаатай сөрөг байхгүй бол хэн орж ирээд манай эхнэрийг яачих вэ, ийчих вэ гэж байнгын санаа зовж, байнгын тэнд дарамтанд амьдарч, байнгын сөрөг зүйлийг бидэд ингэж харж байсаар байгаад тэр хүмүүсийн бидэд өөрсдөө үр удам нөхгүй юу? Тэгээд бидний тархич гисэн тэрэн дээр илүү төвлөрдөг гэсэн. Угаасаа бид нар тархиныхаа хэрхэн ажилдаг вэ гэдэг функцийг нь бидэд бич бай, таач бай, таны хэрэглэгч бай бид нар бүгдээр адилхан бохгүй. Бид нар сөрөг зүйлд их анхаарлаа хандуулдаг. Яагаад тэгэхээр сөрөг зүйлд анхаарлаа хандуулахгүй болохоор бид нар үхчих аюул байгаа гэж бидний тарих боддог учраас. Бүх юм дээр ялгаагүй. Бидэд зориг өөртөө тавьсан ч гэсэн зориг тавьсны араас гэхдээ би яагаад чадахгүй байх бэлээ гэдэг шалтгаануудыг тарих гэхээ гаргаж ирдэг. Одоо магадгүй бодоод үзье л да. Би магадгүй контент хийж чаддаггүй байлаа гэж бодоход за би ер нь контент хийх ёстой мэн гэж бодох мөчөд яагаад би хийхгүй байгаа лээ гэдэг байдлаа магадгүй манай найзууд намайг шуулна би ярьж чадахгүй гэмсэн дандаа сөрөгийн мэж гаргаж ирж байгааз угаасаа тарих ингэж ажилдаг. Ямар ч эерэг бодол орж ирсэн шууд сөргүүд нь гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр хүний тарих угаасаа сөрөг ажилдаг гэж. Тэгээ бодоод үзэх юм бол маш их мөнгөтэй хүмүүс байна. Маш их худалдаа авалтууд одоо өнөөдөр Монголд ч байдаг тэр явагдаж чинь. Тэгэхээр хүмүүс худалдаж аваад нь штэ. Аваад байгаа байхгүй. Нэг юм аргын хувьд явагдаад байгаа байхгүй. Тэгээд бизнесийн шинжилгээ ухаанч гэж байд юм л да. Ер нь яг хүний сэтгэл зүй яаж ажиллаад хүн худалдаа авахд яадын гэдэг байдлаар маш их судалгаанууд байдаг байхгүй. Тэрний нэг судалгаан дээр өөрөө юу байдаг вэ гэхээр ингэж байгаа. Би буруу санаагүй Daniel Goleman гэдэг сэтгэл зүйч байгаа. Одоо emotional intelligence гэдэг номны зохиолч. Энэ дээр өөрөө юу гардаг вэ гэхээр ийм юм гардаг. Хүн ямар нэгэн юмыг олж авах гэдэг тэр одоо мэдрэмжээс илүү ямарваа нэгэн юмыг алдах гэдэг тэр мэдрэмж нь хүнд хүчтэй тусдаг. Мэдрэмж. Одоо чинь би 100,000 төгрөг суглаанаас хожих заяа болон 100,000 төгрөг барьсан байж байгаа тэрийг магадгүй би төрөвчтэйг алга болох хоёр яг адилхан мөнгөнд хүрнэ алга болох надад сэтгэл зүй хөдөлгөөн хүчтэй тусдаг гэдэг гэсэн тийм судалгаа байдаг хөөе. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүний өөрөө энэ тархины ажиллах функц бол сөрөг зүйл алдах, бингчүүдээ, тэгчүүдээ гэдэг юм дээр илүү хүчтэй ажилдаг. Энэ зүйлүүдээр хүмүүс энэ зүйлүүдэд тулгуурсан зүйл дээр хүн шууд үйлдэл гаргах боломжтой байдаг. Эсрэгээр эерэг зүйлүүд авах юм. Одоо чинь бодъё л да. Хөрөнгө оруулъя.
одоо тий эрүүл амьдралдаа хөрөнгө оруулъя, санхүүгийн хөрөнгө оруулалт хий. За эсвэл одоо өөр юу гэдэг шинэ хэл сурах юм, өөрийгөө хөгжүүлэх юм уу. За эсвэл өөр одоо юу ажиллах юм. Гэх мэтчлэн энэ чиглэлийн эерэг зүйлүүд өөрөө хугацаа ордог. Хүн за яах вэ гэж байгаа. За гэж яваад байдаг. Сэргээ сөрөг болох тусмаа одоо шүд өвдий, машиныхын дугуй хагарыг ингээ тгий гэдэг байдлаар сөрөг зүйлүүд орж ирсэн хүн яг одоо шийдэх ёстой гэдэг тэр зүйл нь орж ирдэг гэсэн. Тэгэхээр бизнесийн талаас юу вэ гэхэлэр өөрөө тухайн бизнес гэдэг зүйл чинь сар болгоны өмнө чинь сар болгоноор хэмжигдэж байгаа шүү дээ. За заавал бизнес жилтгүй юу нэ. Тэгэхээр борлуулалт буюу cash flow гэдэг зүйл хэрэгтэй байна. Тэгэхээр хэрлэгч гэдэг хүн чинь худалдан авалт одоо явах шаардлагатай болно шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүд өөрөө яаж явагдах ёстой вэ гэхэлэр сөрөг зүйлээр явагддаг. Юу гэсэн үг вэ гэхэлэр би ингээ ярьлал техник бизнесүүдэд ер нь ингээд яриад үзэнгүүт ягаад хүмүүс худалдан авахгүй одоо ингээд юм нэ зүгээр ингээд сонсчооч юм ингээ алга болчдөг вэ гэхэлэр та хэтэрхий эерэг байна гэсэн үг юм бол. Таны бизнес ямар нэгэн байдлаар онлайны чиглэл дээр асуудалтай байгаа та яхаа мэдэхгүй байгаа бол энэ доор байгаа линкээр та надтай үнэгүй онцлогооны цаг тоглох боломжтой. Энэ юу гэхээр манай баг болон би тантай кол хийгээ таны бизнесд ямар асуудал байна гэдгийг онцлоод тэгээд хамтарч ажиллах боломжтой байх юм бол цаашаа хамтарч ажиллах боломжтой тийм уулзалт байгаа шүү. Тэгээд та доор ороод цагаа тоглоор эерэг бизнес хийж болно. Эерэг яг зүгээр те гой юм эерэг шин чанартай бизнес хийж болно. Гэхдээ ямар ч эерэг бизнес шин чанар тухайн хүний ямар нэгэн байдлаар сөрөг асуудлыг шийдэж идэг байхгүй ямарваа нэгэн байдлаар. Тэгэхээр тэр сөрөг асуудлыг бид тохиолоо олох хэрэгтэй гэсэн үг. Хэрлэгчийн зүгээс. Одоо ингээд миний бичлэгийг сонсонгууд ингээд зарим хүнд айгүй буруу бууж магадгүй. Тэр нь юу гэхээр сөрөг те хүнийг ингэн тэгнэ тийм үсгэл биш. Сөрөг гэдэг нь ямар утгаар би хэлээд амар чухал хэлдэг гэхээр хин нэгэнд ямар нэгэн байдлаар та бизнес хийж байгаа бол ямар нэгэн байдлаар асуудал шийдэж байгаа. Тэр шийдэж байгаа асуудал чинь хангалттай нөгөө хүний сөрөг хүчтэй яаралтай шийдэгддэг байх хэрэгтэй байхгүй. Ямарваа нэгэн тэр шийдэж байгаа зүйл чинь нэгсэндээ тухайн хүнд сэтгэл хөдлөл гэдэг зүйл мэдрэгдэх хэрэгтэй гэсэн үг. Таны шийдэж байгаа асуудал маань тэгжээж энчэнээс явдаг гэсэн үг. Эерэг зүйл өөрөө юу вэ гэхээр хүнд шууд нөгөө нэг сэтгэл зүйн төвшөнд ингээ те гэдэг юм айгу баг удаанаар ингэж өөр явдаг зүйл учраас хүнд шууд ингэж эффекттэй буюу нөгөө нөлөөгөө өгдөг гэсэн. Тэгэхээр сөрөг зүйлийг ингэж ашиглах нэ. Тэгэхээр яаж ашиглах юм бэ гэж та бодож юм бол би яаж бизнесээр хийх юм те би ингэж за би зүгээр юм таны одоо ямар ч бизнес хийж байгаа чөтгөр бүм үзэг. Гэтэ ямар ч бизнес дээр өөр юм бол боломжтой зөө. Нэгсэндээ таны хэрэглэгч гэдэг хүн байгаа. За хэрэглэгч гэдэг хүн чинь ямар нэгэн асуудлуудтай тэр асуудлууд дээр гаргалгаа олохын тулд таны бизнест ханддаг, танаас худалдаа авалт хийдэг янз бүрийн нэг юм байгаа байх. Тэр хамгийн сөрөг тухайн хүнд хүчтэй буудаг pain point гэдэг зүйлийг олох хэрэгтэй. Тэр зүйл дээр таны бараа бүтээгдэхүүн тухайн хүнд асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн үг. Ийм чиглэлээр явна. Таны хийж байгаа контент чинь хүртэл эерэг биш, зарим тохиолдолд сөргөөр явна. Мэдээж хэрэг юм болгоныг сөрөг байлгадаж болно гэсэн утгатай огт биш шүү зөө. Юм болгонгууд сөрөг юм яриад гэдэг утгаар биш. Гэхдээ сөргөө оруулж ирэх хэрэгтэй гэсэн. За сөрөг гэдэг нь би ямар утгаар хэлж байгаа гэхээр тухайн хүн рүү шууд хандах биш шүү. Одоо яг мөрийн чи юм уу ийм учраас гэдэг тийм хүн рүү нь хандах биш. Нэгсэндээ тэр хүний хийж байгаа үйлдэл нь өөрт тэр зүйлд нь яаж сөргөөр нөлөөлж байгаа юм бэ гэдэг сөрөг болон эерэг гэдэг хоёр өнцөг байгаа шүү дээ. Сөрөг зүйлийг илүү дамгаалах хэрэгтэй гэсэн. Угаасаа тэгж явагддаг. Сөрөг зүйлийг илүү дамгаалж дүүлгэж ярих хэрэгтэй гэсэн. Би жин хасдаг ямар нэг юм санал болгодог байлаа шүү дээ л да. Тэнгэж юм та эрүүл гойлог баймаар байвал биш байхгүй юу? Уучлаарай. Эрүүл гойлог баймаар байна вөхөр хүмүүс тэгэл хүн болгон л тэгдэг болсон. Эрүүл гойлог баймаар байна уу биш. Эсвэргээрээ та илүүдэлжингүү баймаар байна уу? Тэ эсвэл та гэдэг ямар нэгэн байдлаар тэрийг сөрөг болгож оруулж ирлээ. Ямар нэгэн байдлаар сөрөг поинтыг нь урдаа оруулж ирэх хэрэгтэй гэсэн. Арьс арчилгаа байлаа гэж бодоход яана таны арьс чи ийм амар байгаа, ийм муухай олцсон байна уу гэдэг ч. Модосоо манай нэг хамтарч ажиллаж байсан эмэгтэйдээ гарсан л та. Айгу эерэг госч чаад хоёул ерөн сөргөөр явах хэрэгтэй мэн гингүүтэй бидэд шууд контент өөрчлөж байгаа сөрөг чин чанар байгаад таны арьс чи ийм амар байна уу гэсэн чинь контент нь шууд буудал яваад ирчих واخ. Шууд 70,000 80,000 гэл бодчих واخ бичлэг. Тийм учраас сөрөг зүйл эерэг зүйлээс илүү ажилтдаг байх нэ. Угаасаа сошиал медиа дээр ингэж явж байна. Тэгээ манай сая коуч одоо би бас нэг хүнээс коучинг авч байгаа юм л та. Тэгээд надад тэгсэн. Бод гэсэн бохгүй. За гэдгсэн. Контент гэдэг зүйл яагаад аягүй чухал вэ гэхээр контентоор дамжуул чи хин нэгний сэтгэл хөдлөлийг өөрчилж болдог. Сэтгэл хөдлөлийг нь хөдөлгөж боддог. Хүний сэтгэл хөдлөлийг хөдөлгөнө гэдэг чинь ер нь бол хүнийг удирдах гинэ гэсэн үг гэж хэлсэн бохгүй. Сам тийм хүч байна гэж бодоод үзсэн бохгүй. Тэгээд надад хэлсэн юм инфлюенсер хүмүүс гэдэг бол ялангуяа одоо энэ инфлюенсер хүмүүс гэдэг болвол хүний сэтгэл зүг яаж удирдах вэ? Яаж сэтгэлийг хөдлөх вэ гэдэг энэ арга ухааныг мэрэгсэн хүмүүс байд юм аа. Ийм учраас тэр хүмүүс тэр одоо мэрэгсэн ур чадвартаараа зориулж мөнгө олд юм аа гэж байгаа юм.
Тэгэхээр миний бичлэгийг бол үзэж байгаа хүн бол ер нь бол хийцгүүгээр биш байгаа ах гэж бодож. Ер нь бол хийцгүү гараад миний бичлэгийг ус навд тоож үзэхгүй л хахалтай хийцгүү гараа юм чи. Би ер нь хийцтэй хүмүүст л толгарсан юм ярьдаг болохоор. Тэгэхээр та нэг бизнестэй нэг хийцтэй хүн байгаа ах гэж бодож шүү дээ. Тэгэхээр хийцтэй хүн учраас та бас нэг юм цаана нэг хүн нэг юм сэтгэл хөдлөл явуулаад нэг одоо хэрэглэгчийн нэг сэтгэл хөдлөлийг сэтгэлийн өдөөгөөд тэр асуудал дээр нь гаргалгаа дэвшүүлээд те нэг юм бараа бүтээгдэхүүнээ борлуулад хэрэглэж болгоод хэрэглэгч нь happy, таач happy, хүн болгон happy байх гэдэг шүү дээ. Тэгээ тэрний чи эхлэл нь юу гэхлээр би сүрэг имжлээд байгаа. Түүнээс би бити байнгын сүрэг ингээл тэгээ бөксбөрний юм ярьдаг утгаар би ерөөсөө тэгж буруу ойлгож авч болохгүй шүү зөө. Тэгэх юм бол жоохон эвгүүтгөх тань. Жоохон бас цензуртай гусаараа зөө. Ер нь бол. Тэгээс би зарим нь үнэхээр имжлэхэн дээр жоохон дарж хэллээ. Ягаад тэгэхээр бас энэ айгүй нөгөө нюанстай гэж ярьдэн шүү дээ. Мангар нюанстай аюу ахгүй зүйл. Тэгэхгүй нюансыг бас зөв тааруулахгүй бол бас жоохон эвгүүттэй. Гэхдээ та маш хурдан үр дүн авмаар байгаа. Маш цар хүрээгээ нэмбэр байгаа бол сөрөг зүйлийг би санал болгож байна. Хэрвээ жоохон гэж бодож байгаа юм бол аваас асуудалгүй эерэг зүйлээр яриа явж болно. Гэхдээ эерэг зүйл өөрөө цаг хугацаа ордог л гэж хэлэх гээд байна. Тэгэхээр тэр зүйлийг та зүгээр хүлээн зөвшөөрөөрэй. Дан эерэг зүйлээр та маш хурдан цар хүрээг тэлье гэх юм бол жоохон хэцүү. Ер нь бол хэцүү. Яг таны одоо бараа бүтээг та ер нь та муудаа биш. Зүгээр л энэ угаасаа цаг ордог байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг би өнөөдөр ойлгуулъя гэж бодсон юм аа. За энэ үрээд бичлэгээ дуусгая guys. Хэрвээ та ямар нэгэн байдлаар надтай хамтарч ажиллах хүсэлтэй эсвэл янз бүрийн байдлаар надаас туслан дэмжлэг авах хүсэлтэй байгуул энэ доор байгаа линкээр надтай үнэгүй онцлогоо явуулах боломжтой байгаа. Нэгсэндээ би болон манай баг таны бизнес дээр таны хийж байгаа ажил дээр яг юу нь болохгүйгаа яахгүй гэдгийг чи үнэгүй оншилж өгөөд цаашдаа болохоор байл бидэд хамтарч ажиллах бас боломжтой байгаа шүү. Тэгээ та доор байгаа линкээр ороод цагаа тавлаад үзээрэй. Мөн өөрөөс нь би e-book бичсэн байгаа. Ерөнхийдөө онлайнаар хэрхэн ажиллахтай холбоотой e-book бичсэн байгаа. Тэгээд энэ бас хэрэгтэй гэж үзэх юм бол доорогоо мэдээллийг аваад бас авах боломжтой байгаа шүү. Тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзцгаая. Бүгд нь амжилт хүсье.